За энэ Cleantech компани асуудлыг ердөөсөө өнгөрсөн намраас эхлээл эрчим хүчний сэргээгдэх эрчим хүчтэй холбоотой төслүүд яригдах нэгс алтан бичгүүдэд явуулаад байгаа бүх гишүүд дээр ирж байгаа эрчим хүчний яамлууч гэсэн тайлбаруудыг тавьдаг. Ингээд өөрсдөө хамгаалсан байдлаар яриад байгаа байхгүй юу? Ерөөсөө энэ дээр бол Монгол Германы хамтарсан 100 мегаваттын салхин цахилгаан станцын төсөл байгаа. Хэрэгжиж чадахгүй олон жил болж байгаа. Тусгай зөвшөөрлийг 1 жилээр өгдөг. Тэзүүгээд тааруулаад диспетчер үндэсний төвтэй үн тарифа тохируулах гээд явж байгаа хооронд нь энэ тусгай зөвшөөрлийн хугацаанд дуусчдаг. Тэрнийгээ үргэлжлүүлээд явъя гэхээр диспетчер үндэсний төв эрчим хүчний яамтай яриа тэрийг ярьж шийднэ гэсэн байдлаар хандаад байгаа. Энэ гадны өрөнгө оруулагч нь бүр гайхацсан. Бид нар одоо энэ төслөө хийх юм уу хийхгүй мүү гэд гайхаад алтан бичгүүдэд энэ говийн бүсээс сонгогдсон хурлын гишүүд рүү явуулсан байгаа. За эрчим хүчийг дэмжих 103 гишүүд л бол бүлгийн дэмжих бүлгийн гишүүд л бол явуулсан. Ингээд энэ болгоны бүгдийг нь эрчим хүчний яам л бол хандаад байгаа. Эрчим хүчний яам бол ажиллаа хийх. За 2 номер. За Cleantech гэдэг компани 2017 онд 202 мегаваттын хүчин чадалтай салхины станц барихаар тусгай зөвшөөрөл авч эрчим хүчний диспетчерийн үндэсний төвтөө захлагын эрчим хүч худалдаа авах гэрээ байгуулсан байгаа. Энэ 202-ийн 102 нь бол дотоодын хэрэгцээнд нийлүүлэхээр 100 нь бол импортоор экспортод гаргахаар эрчим хүч гэрээ байгуулсан. За харамсалтай нь өнөөдрийг хүртэл нэг ширхэг хадаас чадаагүй. Тэр компани хийдэг зүйл болвол за ордноор явж ташаа мэдээл тараадаг юм байна. Бид цаашид бусад хөрөнгө оруулагч нарыг нээлттэй болгохын тулд боломжийг хангахын тулд аукционоор сонгон шалгуулах. За учирсаад. За ажлын хэсэг 2 номер. Гэрээний үүргээд тусгай зөвшөөрлийнхээ хугацаанд биелүүлээгүй компаниудаа хариуцлага тооцож байгаа. Энэ 100 ёсны хэрэг. Энэний цаана чадлын дутагдлалд орж байна. Технологи, хоног төхөөрөмжийн үн хямдарсантай холбоотой хэрэглэгч точиг сэргээгт эрчим хүчний их үүсвэрийн үн буурах ийм боломж байгаа учраас бид хариуцлага тоож байгаа. Ийм хариуцлагагүй компаниудыг ингээд өөгшүүлээд байдаг гэж таарахгүй. 2017 он өнөөдөр 8 жил болж байна. Ширхэг хадаас одоогүй та очиж үзэж болно газар дээр нь. Олон удаа бид нар ажлын хэсэг гаргаж ажиллаж байгаа, зөвшөлтсөж байгаа. Нэг чарга хэмжээ аваагүй, нэг ч юм хийгээгүй. Тэгээд одоо мөнгө бэлэн ажил хийхээр эрчим хүчний яам, эрчим хүчний зохицуулалт хороо гацаадаг нэг ийм тайлбартаагаар нэг хэсэг улсууд яваад байгаа. Яг саяарвал тэр тантай уулзаад яриад байгаа улсууд тэр компанид огт хамааралгүй улсууд явж байгаа шүү. Тэгээ ийм юмар бизнес хийдэг. Тавинбэх тэрний нэр бичгийн дарга яг одоогоор хэдэн тусгай зөвшөөрөлтэй компани байгаа вэ гэдэг нэг тоо хэлээд ихтэй. За Брудер жишүүн байл чимээ. Брудер жишүүн надад сэргээгт эрчим хүчний их үүсвэртэй тусгай зөвшөөрөл авсан компаниуд нэг ч оролцоо байхгүй гэдэг хэлээ. 38 аж ахуй нэгж 1500 хэдэн компани байна хэлээд ихтэй. 2007 оноос хойш 2019 оны хүртэл 2007 оноос хойш 2019 оны хүртэл 38 аж ахуй нэгжид 1580 мегаваттын хүчин чадалтай сэргээгт эрчим хүчний их үүсвэр барих Брудер жишүүн болвол. Тэгээ асуулт асуухыг хариулах тэгээд яах ёстой. Яг хэдэн компани байна хэлээд гэж. Яг хэдэн компани одоо үйл ажиллагаа явуулаагүй хэдэн компани байна? 2007 оноос хойш 19 оны хүртэл 38 аж ахуй нэгжид 1560 мегаваттын хүчин чадалтай сэргээгт эрчим хүчний их үүсвэр барих зөвшөөрлийг олгосон байгаа. Хуучин хуулийн орчинд. Эндээс 9 нь бол ашиглалтанд орсон цаг хугацаанд
8-аас бусдын гэрээний үүргээ биелүүлээгөө гэж хүчингү болгосон байгаа. 8 аж ахуй нэгжид ажиллаа эхэлсэн. Тэн дотор шүүхийн маргаантай саяын клинтек шиг аж ахуй нэгжүүд явж байгаа. Ажиллаа хийж байгаа бид нар. За учирсаа. За энэ засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан байгаа энэ 14 эрх зүйн реформ. За энэ хүрээнд энэ төрийн өмчт компани засаглалыг сайжруулах ажил бол туссан. За энэ хүрээн дээр бид бол уул уурхайн компаниудыгаа Эрдэнэс Монгол нэгдэл дээр, уул уурхайн бусыгаа Эрчист Монгол нэгдэл дээр гээд чиг үүргийн давхардлыг арилгая л гэж зорж. Тэр засгийн газрын бодлого бол салбарын яамдуудыг аж ахуй ажлаас холдох, цаашлаад бодлого руу н ороод яг одоо тэр гүйцэтгэлийнх нь аж ахуй ажил руу нь бол тэр нэгдэл нь өөрөө ашигла төлөө ажиллах ийм нөхцөл байдал руу бол оруулахаар ингэж ажиллаж байгаа. Тэгээ энэ хүрээндээ сая өнгөрсөн 7 хоногийн засгийн газрын хурлаар Эрчист Монгол төрийн өмчт хариуцлагатай компани дэргэд энэ за энэ ч юусэн сонсогдохгүй юм байна. За учир. За энэ засгийн газрын хурлаар энэ Эрчист Монгол компани дээр авч хэрэгжүүлэх арга хэмжээний тогтоолыг За баталсан. би бүгдэнтэй найзгаа. За энэ хүрээн дээр уул уурхайн бус компаниуд тэр дотроо энэ эрчим хүчний компаниуд бол энэ Эрчист Монгол руугаа одоо нэгдээд ажиллана. Эхний хүрээнд 66% нь хувьцаа эзэмшигчийн эрхийг Эрчист Монгол хэрэгжүүлнэ, 34%-ийг нь эрчим хүчний яам хэрэгжүүлнэ. Ийм л шийдвэр гарсан. Тэр цаашдаа бол эрчим хүчний яам өөрөө бодлогын дэмжлэг үзүүлээд салбарын бодлогоо хариуцсан. Тэрнээс биш тэр Эрчист Монгол нэгдэл дээрээ бол энэ менежментийг сайжруулах, чиг үүргийн давхардлаа хайрлах ажил бол хийгдэнэ. Тэгэхээр төрийн өмчт компани бүтээн жил тод байдлыг нэмэгдүүлэх хууль их хурлаар орсонтой холбогдуулаад энэ хууль батлагдсны дараа төрийн өмчт компаниудаар баримтлах үндсэн чиглэлийг их хурлд оруулж ирнэ. За тэр үед бол бид нэр энэ эрчим хүчний компаниудыг нэгтгэх, нийлүүлэх, шинээр одоо өөрчлөлт зохион байгуулах арга хэмжээг шат дараатай хэрэгжүүлээд явах болно гэдгийг хэлье.